За хай зүрхнүүд хаврын улирал эхэлж байгаа энэ цаг үед өөрийнхөө дуртай аниме дүрийн хүүдэгээ Kero Stars авах мартва. Мэдээж арьсмээр өнгөний хувьд маш олон сонголттой байгаа. Зузаан нэмгнээс эхлээд яг одоо өмсгөхөд маш тохиромжтой шүү. Дэлгэрэнгүй мэдээлэлээ энэхүү Facebook хаягаас наваарай. Мэдээж та бүхэндээ хар сар цус тахилын ширээ анимегийн 9-10 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Шууд эхэлцгээе. Манай ах トゥ цус харагчид өөрсдийгөө өмнө нь суухатай холбоотой байсан талаар мэдээд маш их гайхдаг. Суухаа ядж байхад одоо хаана байгаа нь тодорхойгүй. Ингээд багтаа өсөж торинсон Ванфилд асрамжийн газар руу бөөндөө явхаар болж байна. Учир нь тэнд хадгалагдаж байгаа эртний баруун улсын Вионис судрыг даалдан авахар ирэх нь ойлгомжтой учраас тэр үедээ л барьж авах боломж гарах юм байна. Тэр судрыг олж авснаар даалдан нэгэн нууцыг мэдж илүү их хүчийг авч болно гэсэн үг. Даанч очиход судрыг аль хэдийн хулгайлжээ. Байшин дотор хулгайч холгүй байгаа гэж бодоод бүгд тал тийшээ тарсан хэдиж зочны өрөөнөөс л нэг цус хорогч олно. Нөгөөх нь Фритания гэх ганцхан үг хэлээд газар дээрээ чадпад. Мэдэж Маржиг аваа явсан. Даалдан судрыг авсан учраас тунгууд ухгүй болох тэргэл сар гарахыг хүлээсээр өмнөх эзэн хааны хүч сарны тахилын ширээнд битүүмжлэгдсэн бөгөөд дараагийн залгамжлах хүн байж ич л хүч нь шилждэг. Яг тэр үеэр суухад биш өөртөө хүчийг авна л гэд төлөвлөсөн байгаа. Өмнө ч ялгаагүй энэ судрыг хулгайлах гэж байгаад баригдаад хааны хүчийг авах гэж их л үдсэн юм шиг байгаа юм. Одоо даалданд ганцхан дутуу зүйл нь эртний баруун чонын цус. Тухайн цаг үед гүнж баруугийн цусыг ууснаар илүү их хүчтэй болсон бол яг үүнийг нь дурааж уусан даалдан цусарагч болж хохирсон байна л та. Тиймээс илүү ихээр баруугийн цусыг уухыг хүсэж байгаа. Нөгөө талд хүн чон ах トゥ явж байтал тэдний нөхдийн нэг maaхан ухаан алдсан байгааг харна. Энэ бол даалданы хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой. Фританиад Релган гих цусарагчдын баар байдаг талаар maaхан бусадтайгаа тандах гэж орсон биш, цусарагчдын үүр рүү орчихсон байж Махан ухаан алдаад сэрэхэд нөгөө хоёр нь ч байхгүй, харин тэнд маш олон чоннуудыг торон тойрсон байгааг харсан. Тэгэл ганцаараа арай гэж зогссон юм байна. Цусарагч ах トゥ харин Фритания явах замдаа сарны тахилын ширээнд тэр сэлмиг гих мэт зүйл суухаа учир битүүлэхээр хэлж байгаа зүйлийг бүгд зүүдлээс ирдэг. Ямар учиртай юм бол? Рэлганд ирэхэд гаднаасаа шууд сөрөг муухай нэрийг маш хүчтэй мэдрэгдэж дотогш ороход чив чимээгүй хав харанхуу цаашлаад нэг тийм агуулгах шиг газар руу гиндээд бөөндөө орсон биш дотроос шууд л төгжигт чинь төгжигсэн даруйд тэдний амьсгаа богдож эхэлснээр нэг эвгүй цус орогч инээгээд л гараад ирлээ шүү. Хүүе, та нарыг л хүлээж ийлаа. Энэ манан та нарыг зүгээрш нэг унтуулахгүй шүү. Та нарын бүх хүчийг сорж авна гэж бодчих гэдیں۔ Арай гэж хаалгыг нээж чадсан ч гарах гарцны хэсэгт битүү цус сорогчид тэднийг хүлээж байсан мэтэл. Даалдан мэдээж хурдан суухагийн хүчийг тэргэл сар гарахад хааны авах ёстой хүчийг өөрийн болгохыг ирмэлцээр шунсаар манай хэд арараасаа багшралдан дайрах тэдгээр цус орогчдын эсрэг тэмцэх хідэж нөгөө манангаас болоод ямар ч хүчгүй болцсон эсэргүүцэгч тэнхэлгүй болжээ. Ухаан алдхаас өмнө хүн бүгдийнх нь оюун бодолд суухаа нэвтрэн бүгдийг санаарай гэж хэлснээр тэдний олон мянган жилийн тэртех цус орогчдын захирагч болж байсан үеийн тэмдэг гарн дээр нь тодоос тод гихч нь дахин ил гарч ирдэг. Тэмдэг гарч ирсэн даруйд манай эдийн чадвар эргээд сэргсэн үгэмээр хүчтэй болсон. Нөгөө удирдагч цус орогч манан өтгөрүүлсэн ч ямар ч нэмэргүй ингээд жижи. Тэгсэж удирдагч нь өөрөө бусад цус орогчоо хазаж төрүүлсэн болохоор нөгөөдүүл нь дагаад өгөх байгаамаа ашгүй нэг юм. Яг энэ тэмдэг гарч ирсэн төдийдэл ах トゥ илүү их хүчтэй болсон юм шиг мэдрэмж авсан нь үнэн болж таарсан. Тэгээд тэнд ганц үлдсэнгээс нь даалдан тэр хэдийг хаана байгааг асуухад хааны ордон гэдэг. За ингээд бүр аль хэдийн 1000 гаруй жилийн өмнөх хааны ордон хаана байж болох уу? Магадгүй Отонороо буюу хааны ордны тойр байсан газар одоо хотын захиргаа болсон юм байна. Манай хэд тийшээ зүгэлэхээр болсон бол хүн чон ах トゥ бусдыг нь хорсон гих газарт ирсэн ч хов хоосон л газар ухтаа авна. Тинт харин ганцаархнах хөгшингээд гологдсон өвгөн чонол харагдана. Бусдыг нь Отонороо руу аваачжээ. Яагаад гэхээр даалдан баруугийн цусыг уух гээд байгаа штэ. Тэр нь одоогийн нэгэн өвөрмөц чононд байгаа. Өвөө ингэж ярьж яснаа гинтэл Кааны хүзүүндээ зүйлсэн зүйлтийг хаанаас олж авсан ингэж асуугаад байдаг. Энэ зүйлт бол Каанд эцэг өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн зүйлт. Гэхдээ жирийн нэг зүйлт биш бөгөөд эргэлзээгүй лайкантрофийн тэмдэг. Лайкантроф бол эртний баруун Каант улсын чонон бурхны цусыг өвлөн авсан цорын ганц нэг юм байна. Тэгэхээр Каан бол бурхан сонгогдсон хүн чон гэсэн үг. Өөрөөр хэлбэл даалданы тэгтлээ хайгаад байгаа чон юм байна.
Хамгийн наад зах нь гэхэд бусд нь тэргэл сартай шүн аясаараа хүн чонд болдог бол Кан огт өөрчлөгддөг. Тэр бол бусдаасаа өөр гэдгийг харуулах нэгэн жишээ. Кан хүн чоннуудын толгойлогч удирдагч нэгэн бөгөөд одоо даалдан Канд байх баруугийн цусыг олж авахын тулд замдаа таарсан бүхий л хүн чоннуудыг устган хідэж хорсоор байгаа учир зангилаа тайлагдлаа. Тэгэд гайтай юм шиг яг энэ яриаг нь тэнд байх даалданы талын нэг цус сорогч үлэнтөөд сонсчдөг. Даалдан бол далдаа чаал бүх хүчийг өөрий болохоо хүлээсээр Маржийг нэрээ аль хэдийн барьж аваад хорьсон. Марж учрыг тайлбарлаж чи хөөе манд минь арай л дэндүү шуналтай байна. Энэ хүчийг чи угаасаа авч чадахгүй чадахчгүй гэхээр өөдөөс нь бити солиор чи харж аарай. Би өмнө ч тэр одоо ч тэр бүх хүч зөвхөн надад л зориулагдсан гэдгийг харуулах болно үзүүлэх болно гэл өөртөө их л итгэлтэй хэлж байна. Манай тарин яаж авж байгаад ийм газар олоод ирсэн хотынх нь иргэд бүр нэг өхмөл паустай Харвардын цус сорогчдын хот гэдэг нь бол ойлгомжтой. Харц тулгарчихгүйхэн шиг л явж байгаад суухагийн хилээд байсан сэлмийг хотын захиргааны доор барьлах музейгээс олж авах гээд ортол үүдэнд нь сайн байна уу? Одонороо хотын музейд тавтай морил тайлбарлагч Ториша гिचгсэн эмэгтэй цус сорогч угтаж байна шүү. Харваас нэлийн хүчтэй нь бол ойлгомжтой заа. Нэх удалгүй сэлмээ олсон ч таамагласан байдал яг зөв бош таарсан. Нөгөө Ториша чин гинтэл зүсээ хувилгаад та нар шиг арчаагүй цабаануудад наад сэлмийг чин нарай өгнө гэж бодсон юм шүү дээ. Одоо та нарыг би биш ах дүүнраар чинь алуулаад хідуулаад үгүй гэл ихэллээ дээ. Хэри сэлмээ барьсан ч ихтэй буцаад тавьж болохгүй Торишагийн удирдлагад орсон. Гол нь хин хөдөлж чадахгүй хичээгээд ч огт болсонгүй. Эхлээд Хэригээр Шоныг цавчуулснаар энэ бүхэн ихэлсэн. Бүгд л нүдэндээ итгэхгүй. Болиулах гэсэн ч захирагдаад байгаа учраас дэмээл битгийлдэ болоочтэй гэхээс өөр юу ч хийж чадах вэ? Сүүлдээ Янаар Ногийн хоолой болгуулж Хэри энхэн хүчит өөрийн мэдлгүй дахин удирдуулж Солоныг сэлмэрээ нэвт. Дараагийнх нь Жакаг онолсоор нэг нэгээрээ ах дүүс өгсээр тэр хавь цусан далай шиг л болж. Сүүлийн үлдсэн Яаны толгойг Хэригээр завшуулах гэсэн боловч Хэри асгартал уйлж байдаг чадлаараа л эсэргүүцэх гэж тэмцэж гин. Ториша байдлыг гартаа авах гэж хичээсэн ч сууха бодлороо цус сорогч ах дүүстэй холбогдож бүх шаргацсан хэсгийг нь эмчилж өгч идэг. Энэ Ториша нэг дор 7 өнөг бол удирдах чаддгүй бөгөөд шилжилт хийгээд зөвхөн нэгийг л бүрэн удирдах боломжтой байгаа гэдгийг нь аль хэдийн Жака анзаарсан байдаг. Нэг хүнийг чөлөөтэй удирдах байгаа шамын гол нь үлдсэн зургааг нь хөдөлгөөнгүй болгож чадсан байна л та. Тиймээс Жака Хэритэй тохиролцоод уг нь яг алах гэж байсан чинь Торина гээд нэг балан ихрэн гараад ирд юм да. Энэ бүхнийг яагаад ч юм сууха зөнгөөрөө мэдэрсэн юм шиг л ухаангүй байж л уйлаал бүгдийнх нь нэрийг дутаал хитвчээсэн газараасаа шилжилт хийгээд нэг мэдсэн Торишагийн нуруунд дээр үрүүлсэн явж гин. Торина харин санаандгүйгээр Торишагийн толгойг тас цавчснаас болж Торина чалгаагүй үхэн. Учир нь Ториша Торинаг хатсан болохоор одоо хүртэл амьд байсан. Нөгөөх нь үхсэн болохоор дагаад үхнэ л гэсэн үг. Харин сууха болохоор тэр эдийг аварч тэгж хэлчихэд буцаад нөгөө айсан газараа ирцэн хитчээдэг заа. Тэгэд Хэритэй бодлороо холбогдож тэргэл сар гарахаас өмнө Хиберналийн ой руу явах хэрэгтэй. Амжихгүй болдаалданд бүх хүчээ алдна гэсэн утгатай юм хэлдэг. Гимцэн шархцсан эд маань бол бүгд эдгэрчээ. Харин суухагийн төрөний чадвар бол манан болж хувирдаг чадвар буюу өмнө ч бас ингэж хэлж байсныг даалдан анзаарчдаг. Ерөнхийдөө бол суухагийн бүх хүчнээс сэргэж байгаа юм байна. Хажуугаар нас нөгөө үлбийсэн цус сорогч нь Лайкентроп буюу Каныг олчихсан гэд даалданд мэдээд болгож энэ нэг юм ч бүүн баяр. Хэри маань бусадаа суухаа гарч ирсэн биднийг аварсан гэж бүгдийг хэлж өнөөдөр орой тэргэл сар гарахаас өмнө суухааг аврахаар явах гэж байгаа бол чон ах дүүс бусдыгаа хайсаар л. Камил Русран хоёрыг олсон ч үлдсэн хоригдсон гээд байгаа бусад бүх хүн чоннуудыг дахиад л аваад явчих. Хаашаа явсан гэхээр нөгөө л Хиберналийн ой руу сарны тахилын ширээ рүү явсан гэдгийг сонсоод тийшээ явах гэтэл гай газар дороос даалдан дураг гараад ирдیں۔ Эцэст нь ингэж их хайсны эцэст Лайкентроп чамайг олох шивдэ гэл амар зэвүү инегээл заа. Ингээд хар сар цус тахилын ширээ нэмээгийн 9 дугаар анги дуслаа. Одоо 11 12 дугаар ангийг нь яриад дууслаа. Манайхан лайка дарахаа бас subscribe дарахаа мартаад байгаа юм шээс дээ. Мэдээж одоо удахгүй дуусгаж байгаа болохоор шинэ гаргалтаас ямар аниме яриулмаар айн сэтгэл хэсэгт бичээрэй. Зүрх